Сайн байна уу? Өнөөдөр манай нутгийн нуур амьсгал өдөр янзын тонголго цэлмэг байна даа. Тэр хоёр өдөр манай нутаг сайн шуурлаа. Одоо болоход өнөө шуурга тоосон баг хөх хот шилэн голоор л хөөж байх удаа. Манай нутагт тонголго болжээ. Өнөөдөр би энэ гэрийнхээ нэг жижиг самбараар мөн монгол хэлний үндсэн мэдлэг, суур мэдлэг гэдэг нэг мэдгээр бас нэг дүгэн мэддэг хийж орч. Энэ дүрс ойролцоо үс эсвэл дуудлага ижил үсийн ийм болсор дасгал бол би баргийн юуны хичээл дээр бол баг ороод ирж байна. Жижиг энэ самбарын хичээлээр тамжуулж энэ дүгм шингэлт хийж. Тэгэхээр энэ нэг зүйлийн бол тийм үжиг заримд их амархан. Тэгэхээр мартах бас амархан байдаг. Ингээд залгаа хэлээд бол одоо хүн инженерийн тим байдаг шүү дээ. Энэ мэдийн монгол үг бол том харин байдаг. Одоо хамгийн нэгдээ бол одоо энэ чинь бүр М гэж уншина. Гэхдээ өмнө талх нь М5, Монгол М, хоёр талх нь РМ. Энэ бол жим, энэ бас жим гэж уншина. Өмнө талх нь нам жим, хоёр талх нь жим ёс. Жим ёс. За энэ бол одоо нам, энэ бол намаа гэж уншина. За энэ бол нам төр, энэ нам жимийн жим бүр адил. Нам төр юм хамт нам гэж ярьдаг шүү дээ. Нам төр юм. За энэ бол намайг биеийн төр холбоо болох бүхний чин голын таврыг дагалдуулах бичиж намайг гэсэн одоо энэ эртний бичгээр энэ намайг энэ хоёр бас заалгаж бичих үзэгдэл бас байдаг. Эртний бичлэг. За тэрний дараа одоо энэ чон ус үсгийг бол улсууд бас их энэ яаж бичдэг вэ бодоод. Өөрөөр минь миний чиний минь чино гэж. Тэгэхээр чино гэж үчи доод тал нь бичээдэг. Чон нохооны чон болчихно. Чон нохооны чон болчихно. За хамгийн сүүлийн нь бол гэр. Энийг нь гэр, энийг нь гэрээ гэж уншина. Өмнө талх нь болохоор гэр орны гэр. Гэр өргөө. Миний гэр, танай гэр гэж ярьдаг. Хойд талын нь гэрээ бичиг. Гэрээ бичиг. Иймээс бол ийм монгол үгнүүд дүрсэн ойролцоо, дуудлага нь ойролцоо, дуудлага нь ижил ийм үгнүүд бол харин байдаг. Иймээс бол залгаа игээ үзээ болсроод байвал энэ үгнүүдийг бас чэйждэгтэй амархан байдаг л дээ. За та нар хүлээн авсанаас баярлалаа. Баяртай.